За тэгээд Excel маань өөрөө нөгөө хүснэх нүдэнд ажилладаг програм байгаа да. Бүх юмнууд нэг нүдээр явдаг. Тэгэнгүүт анхных нь хувилбар дээр жишээлбэл 2-14 зэрэгт буюу 16 мянган нүд файлн дээр ажиллах боломжтой байсан бол 8 дугаар хувилбараас эхлээд 64 мянган нүд болсон байна. Тэгсэн одоо 12 дахь хувилбараас эхлээд хэд юм бэ гэж. 1 сая нүдэн дээр ажиллах боломжтойгоор ингээд хэмжээ нөхшөө далайцсан юм чадал боломж нөхшөө нэмэгдсэн байна. Тэгэхээр одоо бол бид нар яг энэ олон ихнийх нь нүдийг ашиглаж яах дата мата бол бид нар ашиглах үзэхгүй да. За тэгээд Excel-ийн файлууд маань өөрөө нөгөө компьютер дээр Microsoft дээр Office Microsoft-ийн програм дээр бүгдээрээ нөгөө нэг юм өргөтгөл байгаад байдаг шүү дээ. Тухайн файлаа ямар файл вэ гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ Excel-ээс өмнөх хувилбарууд дээр Excel-ээс 3 хэсэгтэй өргөтгөлтэй байдаг гэсэн бол одоо сүүлийн 2019 оны хувилбараас эхлээд Excel-ээс гэдэг ийм нэртэй болсон. Энэ нь бол яг үндсэн 2007 оноос 2007 гэдэг хувилбараас эхэлсэн. Үндсэн Excel-ийн файл нь гэсэн үг. За тэгээд энэ ардаа эмтэй нэмэгдсэн өөрчлөлттэй байх юм бол макро гэдэг нөгөө нэг програмын боломжийг нэмдэг болно гэсэн үг. За тэгээд ийм Excel-үүдийн төрлүүд, файлуудын төрлүүд байдаг байна. Тус болгондоо нөгөө онцлог явтай. За тэгээд одоо яг дэлхийд яаж ашиглаж ийм вэ гэхээр нөгөө эдийн санхүүгийн тооцоолол дээр ашиглаж ийм төсөв зардал нөгөө урьдчилан тооцоолох юм дээр ашиглаж ийм инвентори гэдэг чинь нөгөө агуулгын бүртгэл юмнууд дээр ашиглаж ийм гэсэн. За тэгээд нөгөө дата өгөгдлийн үр дүнгээ нөгөө нэг шууд тоогоор нь биш одоо нөгөө бидний мэддэг нөгөө бялуу график дүрслэл юмнуудаар харагдахаар болж байна. За тэгээд түрнээс гадна үр дүнгээ тайлан тооцоо гаргах. За тэгээ нөгөө хүмүүс нэг одоо нөгөө санхүүгийнхаа жишээлбэл тайлан тооцоонууд ингээд нэг харагдсан мэт шүү дээ. Бид хэдэн төгрөг ундаан зарцуулаад хэдэн төгрөг жим зарцуулаа гэж тэгэнгүүт өдөр өдөрт нь бөглөөд явахаар нөгөөтг нь эргүүлээд таны нийт сарын зардлыг чинь тэдэн хувийн нийшээгээ зарцуулж гин эдэн хувийн нийшээ зарцуулж гин ингээд өгсөн мөгнүүдийн буцаагаад нөгөө юм дийлэгц болгоод нэгдсэн юм нүд болгоод юу гэдэг танилтын юм дийлэгц болгоод танд харуулах боломжтой гэсэн. За тэгээд судлаач эрдэм шинжилгээний хүмүүсэд болохоор нөгөө судалгааныхаа мэдээл баримтуудыг судлах, цуглуулах, тэрэн дээрээ дүн шинжилгээ хийх зэрэг ашиглах байна. За тэгээд суралцахад бид нэр Excel ямар боломжтой юм бэ гэхээр за оюутнуудад жишээ нөгөө нэг өгөгдлүүдийнхаа англи юмнуудыг хийхдээ тийм юмд нь хэрэгжилж болох нь статистик, дүн шинжилгээ, эдийн санхүүгийн судалгаа, шинжилгээ ухааны мэдээллүүдийг за тэгээд одоо ингээд эднэрийг ингээд ашигтайгаар үр дүнгээ гаргахаар ингээд хүн ингээд бодоод хийнэ гэдэг маань эргүүлээд нөгөө хүндээ нөгөө нэг системтэйгээр юмыг бодох, ангилах, яах вэ гэхүү үр дүнтэй ингээд нөгөө дүн шинжилгээ хийх боломжуудыг олддог байна. За тэгээд сүүлийн үед одоо юу болж байна вэ гэхээр OneDrive гэдэг нөгөө Microsoft-ийн үйлчилгээтэйгээ энэ нөгөө нэг цахим орчинд үүлэндээ нөгөө нэг бидний файлыг хадгалж байгаа үйлчилгээ байна шүү дээ. Энэтэйгээ хамтарсан харилцаа хамааралтай юмнууд байх боломжтой болж байна. За тэгээд нэг файл дээр нөгөө нэг 2-3 хүмүүс жишээлбэл хамтарч ажиллаад тал талаас нь хандаж ажиллаад дундаа файлуудаа ашиглах. За тэгээд энэ Power BI гэдэг маань бас нөгөө алдартай илүү хялбар нөгөө юу байгаад байгаа шүү дээ. Нөгөө үр дүн дээр анализ хийдэг, дүн шинжилгээ гаргадаг. Тим юмтай бас харилцаа хамааралтай ашиглах боломжтой байх нь байна. За тэгээд одоо сүүлийн үед нөгөө нэг алдаршаад байгаа хиймэл оюун ухаантай холбогдох боломжууд юмнууд бас байгаад байна. Энэ орцсон хүмүүс. Хүлээгээд байгаа юм. Тийм биш. Харин тэгэхээр улан төрүүд гисэн чинь. За тийм боломжуудтай байх нэ. За тэгээд энэ одоо Excel маань тэгээд одоо бүхэл хүмүүс нөгөө нэг оюутан суралцагчаас ахуулаад эрдэмтэн мэрэгэн элдэн юмнууд ажлын хүмүүс бүгдэнд нь бүх одоо үйл ажиллагаанд ашиглах боломжтой гар тослох болсон програм байх нь тэгээд
нөгөө үр дүнгээл гол нарийн сайн тооцоолох тэрэн дээр ажиллах боломжийг бол өгөн. Тэгээ бид нэр яаж л ашиглая гэж бодно ер нь Excel тэр болгон дээр нь ашиглах боломжууд байгаа. Тэгэхээр нөгөөтгөө хэдүүлээ. Яаж одоо юу гэдэг баг багаар нь яагаад одоо тэгээ сүүлийн үе чинь амар болсон шүү дээ. Нөгөө нэг ямар нэг юм хийж чадахгүй интернетээ сайхан бичиж байгаа. Ийм юм хийхэд ямар томьёо хэрэгтэй бэ гэж асуухад жишээлбэл хариултууд нь гараад ирнэ гэсэн. За тэгээд хэрэгжилж байгаа юмнууд нь ихэд одоо иймэрхүү байдлаар одоо жишээлбэл хийж исэн ч юмнууд байна. Одоо ингэж ажил дээр одоо бид нөгөө өдрийн хоол идсэн идээгүй гэж тооцоо гаргадаг юм. Тэнгүүд ингээд өдөр болгон дээр ингээд одоо энэ функц гэхэд жишээлбэл нөгөө data list гэдэг функц байгаа байхгүй. Энэ нүдэн зөвхөн энэ сонгосон урьдчилан бэлдсэн хариултуудаас л бид нарт хариулт хийх боломжтой. Тэнгүүд энэ дээр ингээд өөр алдаа хийх боломжгүй одоо нисчиж гэдэг юм. Өөр юм ингээд жишээлбэл орууллаа гэж бодоход иймэрхүү мэдээлэл хэдүүлээ ингээд урьдчилаад оруулчихна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн энэ нөгөө нэг бид нар авах гэдэг үсээд байгаа мэдээлэл энэ дээр оруулна гэсэн үг. Тэгээ энийг оруулахгүй бол өөр хариултууд нь болох. За тэгээ ингээд яхаар энэ дээрээсээ энийгээ тооцох юмудаа бүгдийг нь хийчихнэ. За тэгээд одоо ингээд жишээлбэл энэ тим гэхээр ногоон өнгөтэй гадууруудаа босод юмнууд нь юм өөр өнгөтэй гэдэг маань нөгөө conditional формат гэсэн нэг сонголт байгаа гэсэн шүү дээ. Тэрнээс ингээд ашиглагдсан байна гэсэн. За тэгээд хамгийн өргөн дэлгэр ашигладаг одоо ингээл энд ингээл нөгөө нэг томьёоных нь нэрнүүд байгаа юм л да. Яаж ашиглах боломжтой вэ гэж. За тэгээ хэдүүл ингээм хамгийн анхны амархан ашигладаг юм жишээлбэл одоо энэ сум гэдэг нөгөө нэг нийлбэр дүн болдог програм байгаа тийм тий. Тэгэнгүүт жишээлбэл энэ сум гэдэг програмыг яах вэ гэхээр яаж ашиглах вэ гэхээр энэ нүднүүдээ сонгож жагаад энэ дэлхийн болон дээр бичиж за энд жишээлбэл одоо нөгөө нэг хамгийн амархан энийг дарчих шүү дээ. Тэгэнгүүт энэ дүн маань гараад ирнэ. За ингээд энэ бол одоо хамгийн амархан. За тэгээ энийг энэчнээс ингээд Excel дээр маань энэчнээсээ сонгохоосаа гадна хэдүүлээ нөгөө илүү нарийн сурыг бол заавал энэ бэлэн байгаа нөгөө хэлбэрчилсэн юмнаас биш. Энэ дээр өөрөөсөө хэдүүлээ томьёогоо очно гэсэн. Томьёо оруулахын тулд хамгийн түрүүнд тэнцүү гэдэг тэмдэг оруулна тийм. Энд юу бодуулах гэдэг. За тэгээ саяны ярьсан нөгөө нэг суум гэдгээ бичлээ. Угаасаа ингээд тэнцүүгээд бичгээр юу ч байсан нэг үсэг дарахад ер нь нөгөө боломжтой бүх томьёонуудын сонголтууд нь гараад ирнэ. Тэгээ энэ олон томьёо нөгөө 400 хэдэн томьёо маань энэ чинээс байгаа гэсэн. Суум тэгээд за тэгээд юуны нийлбэр болох гээд байгаа юм бэ гэдгээ заана гэсэн. Тэгэхээр одоо энэ жишээлбэл тим тоонуудыг хооронд нэмж суум дүнгийн олъё гэж болно. Аль эсвэл ингээд энэчнээс тэрэ хүртэх дүнг авмаар байна. Ингээд томьёогоо бичиж болно гэсэн. За тэгээ энэ дээр нэг ногоон тэмдэг гараад ирдэг нь юу вэ гэхээр энд ийм олон игнэний тоог ав гэдэг команд өгсөн байгаа шүү дээ. Хэдүүлээ өмнөх команд нь. Тэгсэн чинь энэ болохоор ингээд талыг авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр юу чинь юм логикийн хувьд зөрүүтэй байгаа даа. Энийг шалгаж үзээрэй. Алдаа юугүй юу гэдэг юм сануул байгаа. Энэ ингээд байж хахад ерөөс нөлөөлөх юм байхгүй. Энэ нэг тэмдэглэгийн жоохон төвөгтэй санагдаад байвал энэ дээр нь дараад энэ нь бол алдаа биш юм аа гэдэг. Болвол юм асал юм үү. Энэ ч юм бол ингээд хамаарлаг болчихно гэсэн. Тэгэхээр суум гэдэг маань зөвхөн хамгийн амархан юмны дүн болдог. Томьёо авах нэ. За дараагийнх нь if гэдэг сонголт байна. If гэдэг маань өөрөө нөгөө англи хэлний хэрвээ гэсэн үг тийм. Хэрвээ гэдэг. Ингүүт энэ дээр хэрвээ гэдэг чиж байгаа болохоор хэдүүлээ дараагийнх нь бодох гээд байгаа юм маань энэ хэрвээ тийм болвол тийм байна, үгүй болвол тийм байна гэдэг юм нэг нөхцөл тавих гээд эхэлж байна гэсэн үг тийм. Энэ маань нөгөө нэг 10 жил мэлд үздэг байсан програмчлалын нэг анхны компьютер хичээл ордог байхад нэг юм нэг промпт зураал тийм бол баруун тишээ үгүй бол зүүн тишээ мишээ гэдэг юм ингээд нэг сонголт хийдэг байсан чинь нэг програмчлал хамгийн анхны үндсэн юм. Тэрнтэй адилхан энэ тийм болвол нэг бай, үгүй болвол нэг бай гэдэг сонголт өгдөг. За тэгэнгүүт энэ жишээлбэл хамгийн эхнийх нь сонголт нь юу байна вэ гэхээр бас одоо нөгөө томьёогоо бичээд эхлэхдээ ингэнэ гэсэн. За if гэдгээ бичлээ. Тэгэнгүүт энэ чинь маань одоо энэ нэг гарч ирээд байгаа юмнууд маань logical test гэдэг маань нөгөө нэг нөхцөл нь гэсэн үг. Тэр бодлого бодох гээд байгаа юм маань.
За тэгээд энд жишээлбэл өгсөн одоо энэ бодлогын нөхцөлөг маань юу гэсэн бэ гэхээр E50 E5 гэдэг нүд маань энэ нүд биш үү тий. Энэ нүд маань 50-аас их байх гэдэг нөхцөл тавьсан байхгүй. E50 гэдэг нүд маань 50-аас их байх юм бол энэ дээр yes гэсэн бичих гар энэ нүдэнд. Тэгэнгүүт энэ logical test гэдэг нь гараад ирж байгаа. Одоо дараа нь энэ нэг цэг тасалтай ямиг тавихаар дараагийнхаа утга руу орж ирнэ гэсэн үг. За энэ маань yes гэдэг үг байх юм бол 50-аас их байх юм бол yes гэдэг хариу гарга. Дараагийнх нь ийшээ ингээд орохоор буруу байх биш байх юм бол тэр нөхцөл хангагдахгүй байх юм бол no гэдэг бол гэсэн үг. За тэгээд нэг ахиад бичээд үзье. If за тэгээд нөгөө нэг logical test гэдгээ оруул гэж байгаа. За жишээлбэл энийг энэ нүд 55-тай тэнцүү бай гэдэг юм оруулъя хэдүүлээ. Тэ? За 55-тай тэнцүү байх уугүй юу гэдэг нөхцөл шалгаад тэгэнгүүтээ одоо нөгөө цэг таслалаа тавилаа. Тэгэнгүүт хэрвээ 55-тай тэнцүү байх юм бол яах юм бэ? Гоё гэж бичих гаргаж гэдэг юм уу тийм. За тэгэнгүүтээ энэ нөгөө томьёо манд дуусах бол гэж. 55-тай тэнцүү биш байхад муухай гэдэг юм уу тий. За ийм томьёо хийдүүлээ өгчлөө гэсэн. Тэгэнгүүт энэ маань 55-тай тэнцүү биш учраас муухай гэх тий. За тэгэнгүүт одоо энэ Excel дээр нэг юм энэ болон дээр нь аваачаар нэг ийм тэмдэг гараад байгаа нэг нэмэх шиг энийг ингэх юм бол энэ нөгөө нэг чирээд үйлдэлийг дөөрэй гэсэн үг. Тэгэнгүүт одоо энэ дээр энд нүдэнд хэдүүлээд томьёо өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр ийшээ чирэхээр юу чирэгдэх вэ гэхээр энэ нүд ногоон өнгөтэй байх, энэ томьёотой байх гэдэг үйлдэлийг цухтан дөөрэлгэнэ гэсэн үг. Одоо энэ жишээлбэл 12-ын юутай байг л дээ. Энэ 10-тай байгаа шүү дээ. За энийг тэг өнгөний шаарч болох ч юм уу гэдэг. Тэгэнгүүт энийг жишээ нь дээшээ ингээд ширэх юм бол шууд тэр чигтээ хуулагдчихж байгаа. 12-ын нүдтэй, шавтай гэдэг энэ нүдэнд хийсэн бүх тохиргоонуудыг л энд яг дөөрэлгээд авах гэсэн команд өгчлөө гэсэн хэдүүлээ. Томьёо тохиргоо бүх юмтай нь юу л байна бүгдийг өөрөө. Тэгэнгүүт жишээлбэл энэ 55 маань одоо нөгөө өгсөн томьёогоор гоё гэж гараад ирж байгаа. За ийм болчихно. Тэгэнгүүт яг энэтэй адилхан юу ч байсан гэсэн ингээд чирчгээр энэ бүгдийг гараад ирнэ гэсэн. Тэгэхээр энэ анхны өгсөн шаардлага маань юу вэ гэхээр 50-аас их үү бага уу гэдгээр сонголт өгсөн шүү дээ. 50-аас их байх юм бол одоо энэ yes-ийн оронд хэдүүлээ тэнцсэн гэдэг үг гэж болно шүү дээ. Энэ дээр нуурсан ч гэдэг юм. Шалгалтын дээр одоо 55-аас дээш доош авснаар нь хэдүүлээ үнэлэх гээд бодчих л та тий. Тэгэхээр 55 авчиж байгаа учраас эн чинь их буюу тэнцүү гэдэгтэй адилхан болчих юм гэсэн. Тэгэнгүүт энэ дээр бас хэдүүлээ тэнцүү мэнцүүгийн жишээлбэл нөгөөдхөө бодоо 49 55-ыг жишээлбэл унахгүй гэж бодвол 49 мөцөж гэдэг юм томьёогоо хэдүүлээ янзлах гэсэн үг байхгүй. За тэгээд if гэдгээс сонсчоор ингээд унсан тэнцсэн. Тэгэхээр одоо энд нь хүмүүсийнх нь нэрнүүд нь ингээд байсан бол Батаа дулмаа гэдээ байсан бол Батаа тэнцсэн дулмаа унсан гэдээ ингээд дүн гараад ирэх юм шүү дээ. За энэ томьёо тэгэхээр ийм ашигтай байна. За дараагийнх нь count та гэдэг нэг томьёо байна. Энэ яадаг томьёо гэхээр имийг тоолдог томьёо. Зүгээр л хэдийн шиг юм байгаа вэ гэдгийг тоолно гэсэн. Тэгэнгүүт энэний томьёо нь юу вэ гэхээр тэдээс тэддэх нүдийн хоорондохыг л тоолгонд томьёо өгч гэсэн. Тэгэхээр энд жишээлбэл одоо энэ сум гэдгийн дүн чинь болохоор энд байсан тоонуудынх нь нийлбэр тоон утгыг нь олж ирсэн шүү дээ. Тэгэнгүүт энэний үр дүн яв вэ гэхээр хэдэн сурагч байсан бэ гэдэг дүн болчихж байгаа байхгүй юу? Дүн авсан нь ерөөсөө сонирн биш. Одоо жишээл энэ нөхөр шалгалт өгөөгүй, энэ нөхөр шалгалт өгөөгүй байсан бол энд 14 нөхөр шалгалт өгсөн байна гэд. Тэгэнгүүт энэ томьёог жишээ нь ийшээ ингэж хуулж тавиад энэн дээрээ юу вэ гэхээр энэ нүдийг авчирж агаад энэ хүмүүсийн нэр байсан гэж бодчихъя л да хэдүүлээ. Тэгэнгүүт 16 хүүхэд байсан байна тий. Тэгсэн чи 14 шалгалтаа өгсөн байна гэдэг дахиад нэг дүн хэдүүлээ гаргаад авчихсан. Тэгэхээр энэ каунта гэдэг маань нөгөө дүнгийн авдаг томьёо байна.
Тэгэхээр одоо энийг хэдүүлээ өөр юм дээр одоо жишээлбэл түрүүний яриадс нөгөө хоолны нэг юм гаргацсан байсан шүү дээ. Тэрэн дээр жишээлбэл энэ дээр нийт хэдэн хүн байгаа юм бэ гэдгээ тоолуулчихна гэсэн үг байна. Тэгэнгүүт энд 30 хүн байна гэх. Тэгэнгүүт хоол идсэн 12 байна ч гэдэг юм. Гэхдээ хариуг нь бүгэлсэн 12 хүн байна. Тэгэхээр нөгөө нэг саналаа өгөөд дараагийн хүн хэд байна вэ гэдэг ингээд дараагийнхаа юмнуудыг хэдүүлээ хөөгөөд гаргаад ирэх боломжтой гэсэн үг байна. За энэ тийм ажилтай юм байна. За энэ дараагийнх нь болохоор count if гэдэг. Тэгэнгүүт тоолно. Тэгтээ нөгөө нэг if гэхэр чинь хэрвээ гэдэг нөхцөл ороод ирнэ гэсэн. Энэ дээр бол дурын бүгдийг нь тоолоод ирсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр болохоор ямар нэгэн хэдүүлээ нөхцөл өгж байгаад тоолно гэсэн үг. Тавиад дэшийн Тоолно. Тэгэнгүүт саяны жишээн дээр бол жишээ нь одоо энэ өдрийн дүн байна шүү дээ. Энэ дүн байгааз хоол идий гэсэн, гадуур идий гэсэн өвчтөе яасан ийсэн гэдэг энэ дээр хэдүүлээ нөхцөл юунууд өгнүүдээ сонгоцсон шүү дээ. Тэгэнгүүт энэ бүх юмнуудыг нь жишээлбэл зөвхөн хоол идий гэснийг нь энд хариулгаа юм. Одоо нөгөө count if гэсэн дүн байгаа чинь. Тэгэнгүүт энэ чинь зөвхөн team гэж хариулт өгсөн хүмүүсийг л энэ дээр тоог нь харуулчихж байгаа байхгүй. За тэгээд дараагийнх нь ингэнгүүт гадуур идсэн гэдгийг нь сонгоё. Өвчтөйг нь сонгоё. Чөлөөтэйг нь сонгоё. Амарсны сонгоё. Хэрвээ энэ дээр хэдүүлээ ганцхан нүдэн дээр идсэн идээгүүг нь харуулъя гэх юм бол энэ нүдийг ингээд нэг томьёогийн жишээлбэл ингээд хуулж авч жагаад адилхан ингээд бичээд явчих болно гэсэн үг байхгүй юу? Энэ юуны хооронд гадуур идсэн, өвчтөй байсан юунуудыг бүгдийг нийлүүлээд гарга гэх юм бол хоёрхан нүдэнд хэдүүлээ бас юмаа гаргаад харчихулна гэсэн. Зүгээр эннийхээ наривчилж харъя гэх юм бол нүд болгон дээр нь томьёогоо бичиж хагаад энийг ингээд харчихсан. Тэгэхээр ингээд юу л гэж ашиглаж болно ингээд ерөөсө боломжууд нь зөндөө байгаа тоос тий. Тэгэнгүүт энийгээ хэдүүлээ ингээд энэ чинээс харчих боломжтой гэсэн. За тэгэл цаашаа нь ингээд average гэл ингээд зөндөө олон юмнууд байна гэсэн. За одоо жишээл энэ дээр энэ бичсэн томьёо маань энэ нүдний зөвхөн yes-ийг авах гэдэг сонсцсон. Тэгэнгүүт хэдүүлээ одоо энэ дээр тэнцсэн харъя л та тий. Тэнцсэн гэдгийг хэдүүлээ харуулаа гэдэнгүүт энэ нөхдүүдээс 8 тэнцээд тэгэхээр бусд нь нөгөөт. Тэгэл ахаа хэдүүлээ энэ дээр ахаа томьёо өгч болно гэсэн үг байна. За тэнцсэн 8 бол энэ дээр тэнцүү нийт хэдэн хүн байсан юм? 16 байсан тийм. Эннээс асах нь тэнцсэн. Тэгэхээр чи энэ унс нөхдүүдийн тоо гараад ирж штэ. Ингээд 8 унсан тэнцснээрээ ялгч ил болж байна. Аль эсвэл энэ яг тэнцчээр юм харагдах. За. Тэгэнгүүт ингэж нэг янзаар хоёр тоогоо гаргаж авч болж байна тий. Аль эсвэл яг энэтэйгээ адилхан энэ дээр нь унсан гэж бас бод бичиж хагаад гаргаад авчиж байна. Тэгэхээр өөрөө л ер нь яаж юмаа томьёогоо өгж юу бодуулмаар энэ ингээд хоёр янзаар ч гэсэн ингээ гараад авчиж байгаа шүү тий. Тэгэхдээ энэ дээр саяны шиг авчир тавихтаа нөгөө нэг энийгээ шалгаж ийн гэсэн. Одоо сая энд байсан юм бисаа энд хуулаа тавьчихсан шүү дээ тий. Тэгэхээр энэний томьёо нь энэ хоорондхыг хуулагдсан байсан шүү дээ. Шууд томьёог нь хуулаад энэ дээр тавьчихаар хоёр нүд доошоо тавьсан учраас энэний томьёог нь харахаар хоёр нүд доороос эхэлсэн гол. Тэгэхээр энийг хэдүүлээ эргэж тулгаж харахгүй бол ингэж янзлахгүй бол хариу маань буруу гарна гэсэн. За аль эсвэл ингэж зөөхгүйгээр алдаагүй гаргахын тулд яах вэ гэхээр томьёогоо хуулж болно гэсэн. Томьёогоо хууллаа. Эннийхээ энэ нөгөө нэг томьёоны нүдэн дээр авчирж агаад энийг тавих юм бол алдаагүй яг нөгөөтгөө тавина гэсэн. Тэгэхээр иймэрхүү одоо энд байгааг шууд чирэхээр дандаа яг нөгөө нэг түрүү энэ дээр байсан томьёог чирэнгүүт энийг бодоод байсан шүү дээ. Тэнгүүт энэ нүд энийг гэдэг нөгөө яг логикоор нь дараалаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр трийгээ хэдүүлээ бас томьёо өгөхтэй юмнуудаа бодно гэсэн үг байхгүй. Алин дээр нь энэ дээр ингээд өгцсөн мөртөө нэг яг энэ нүдэн дээр ажиллах гэж байгаа бол хоёр нүдний доор тавьсан бол буцаад юмаа янзлах юм биш үү гэд. Тэгэл энэ дээр нь дараад энэ дээр дарахаар нэг юм амар ингээд энийг шууд ингээ бүүнөр нь ингээ зөөсөн ч болно. Энийг ингээ булан дээр нь аваач байгаа дээш нь доош. Боломжууд нь айгүй өндөр. Яа. Өөр. За тэгэнгүүт одоо энэ дээр ингээ томьёонууд нь ингээ та хэд энийг яаж ашиглад юм бэ гэд одоо энэ жишээлбэл average гэхээр юмнуудын тоонуудын дунджийг нь олуулж болж гин, тоолуулж болж гин гэл ингээл
зөндөө олон энэ чинь нөгөө нэг мод зот юу гэлээ тэгш сондгоо мондгоо юмнуудыг нь олох болох гэл зөндөө олон хөгжүүд байгаа хгүй энэ зүгээр жишээ болгоо хэдийн тавьсан. Нөгөө 400 эдийн юм чинь за 70 80 боломжууд 100-аад нь боломжууд нь байгаа шүү дээ. За тэгэнгүүт дараагийнх нь би л ингээд өдөр тутамдаа ашигладаг юм гэхээр эхнээс нь эхлээд энийг нь явах уу тий. Одоо ингээд нүднийхээ жишээлбэл энэ дээр авчирхаад энэ нүдэн дээр хийгдэх тохиргооны формат селс гэдэг рүү ороод Excel дээр тохиргоо хий. Тэгэнгүүт энэ ерөнхий нь юу байх юм бэ? Энэ ингээд нүд дан тоотой холбоотой тоо юу байх юм уу юу гэдгээ сонгоно гэсэн. Тэгэхээр нөгөө энэ declaimer гэдэг нөгөө таслын ард оронд харуулах шүү дээ. Таслын ард нэг орон харуулах юм уу, 2 3 орон наривчлалтаа харуулах юм. Энийгээ сонгож болох юм байна. Мянгаар нөгөө оронгуудыг нь таслаж нүдэн дамаар болгож харуулах юм уу юу? За өгвөл энэ нүдэнд байгаа юмнууд тоо биш ламда мөнгөнд тэмдэгт байх шүү тий. Мөнгөний дүн байна. Тэнгүүд энэ мөнгөнийхөө дүнгуудыг сонгож болж байна. Тэгээ нөгөө нэг тооцоол дээр яаж унах вэ гэдгийг нь тэмдэг тавих уугүй юмнуудаа. За өгвөл энэ нүд он сар тэмдэглэсэн нүд шүү гэх юм бол он саруудаа ямархуу байдлаар харуулах юм тий. Одоо жишээлбэл энэ нүдэн дээр 0 5 16 гэдээ оруулчих юм бол энийг тоо гэж одоо жишээ шууд тгийг аваад 516-ыг харуулчих жоох байхгүй. Тэгэнгүүт саяныхаа нүд рүү ороод ийшээгээ ороод энэ бол он сар юм аа гэж сонгочих юм бол 1900 оны 5 сарын 30 нөгөө нэг сар нь жилийн нөгөөг болохоор шууд Excel-ийн юмнууд бүгдээрээ 1900-аас эхлээд байдаг байхгүй. Тэгээд ингээ явчихна гэсэн. За энийгээ тэгээд өгчих нэ. За тэгээд тайм байх юм бол энэ цагаа яаж харуулах юм бэ? Саяных чинь цаг байвал нөгөө 0.18 чинь 15 цаг үүрийн 5 цаг хэдэн минут энэ болоо явчих юм шүү дээ. За тэгээ хувь байх юм бол ийм байна. Таслын хэдэн орон харуулах юм байж гэдэг юм. За энэ ингээд дахиад яаж явах вэ? Шинжлэх ухааны нөгөө нарийн юмн дээр яаж харуулах вэ? Текст гэдгийг сонгохоор энэ дээр юу ч байсан гэсэн яг нөгөө текст байдлаар орно гэсэн. Одоо сая 0.16 гэдээ оруулахаар тгийг авч хийдсэн шүү дээ. Тоо гэж бодоод. Их юм бол хэрвээ энэ текстээр сонгочих юм бол энэ дээр жишээлбэл одоо 0.516 гэх юм бол 0.16 гараад байна. Тэгэхээр энийг текст гэх юм бол текстээр нь юу ч байсан нэрөөсөө засвар хийхгүй гэсэн. За special гэхээр өөр наривчилж одоо энэ дээр давхар томьёол юмнууд яаж оруулах юм. За өгвөл өөртөө тохирсноор нь жишээлбэл ингээд олон сонголтуудаас энд байгаагаас илүү нөгөө наривчлан сонголтууд бас хийх боломжтой гэсэн. За энэ сонголт бол энэ дээр байгаа. Энийг өөрөөр бас яаж харж болох вэ гэхээр энэ нөгөө юмнуудаар нь ингээд хуваагаад авчижүүлнэ гэсэн. Саяных ч болохоор зөвхөн энэ сонголтыг харуулж ирсэн шүү дээ. Alignment гэдэг юм тэгэхээр энэ нүдэн дээрээ дээшээ доошоо ингэж яаж харуулах уу? Энэ градусыг нь тэгшилэх үү? Аль тийш нь харуулах уу? Зүүн тийшээ шахах уу? Дээшээ доошоо явах уу? Хоёр нүдийн хооронд нь нийлүүлэх үү? Санах уу гэдэг байна. Фонд нь гэхээр энэ дээр нөгөө нэг ямар фондоор том жижиг нь ямар байх уу гэдгээ сонгож болж байна. Нүд маань өөрөө ямар зураас хүрээтэй байх уу? Тэрийг энэ дээр сонгож болж байна. Өнгөнүүд нь ямар байх уу? Тэрийгээ сонгож болж байна. За тэгээ protection гэхээр одоо сая жишээлбэл тэмцээн болоод тэмцээн дээр нөгөө нэг хүмүүсээс мэдүүлгийг нь бичүүлж ингээд авч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би жишээлбэл өөртөө хэрэгтэй байдлаар хүмүүсийн нөгөө нэг зөвхөн би энэ дээр ажил гэдэг сонголт хийх өгөөд явуулчихж байгаа байхгүй юу? Юмнуудыг нь өөрчлүүлэхгүй тул тэгэнгүүт жишээлбэл би одоо энэ дээр ингээ юм оруулъя гэхээр орж болохгүй. Яагаад гэвэл би энийг нөгөө нэг чойжлоод хамгаалцсан. За тэгээ энэ дээр зөвхөн эмэгтэй дээр жишээлбэл хоёр л гэдэг сонголт оруулна. Өөр юм ерөөсөө бичиж болох. Инхээр ингээ алдаа. Энийг хийгээд энийг өөрчлүүлэхгүйгээд би ингээ чойжлоо явуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр миний хүссэн үр дүн л надад ирнэ гэсэн. Би уцаагаад энэ дээрээсээ хүссэн юм аа авах гэсэн. Тийм Тэгээ ингээд жингээс шүү Excel рүү өгч байгаа шүү дээ. Тэрийг ингээд ганц л удаа ахиглах бууж байна. Тэгээ сонгож байна. Жин дээрээс ирж байгаа файл нь үү? Тэгтээ энд одоо тээлийн хандрын авчаад Excel рүү хөвглөө шүү дээ. Тэгээд тэрийг ахиж тэр тэлгээл ахиж ингэж байгаа. Нэг нүднийг л удаа. Тэгэх бол нөгөө нэг юу ашиглана гэсэн. Нөгөө нэг рүүний үзээд гэсэн юм дээр байсан. PPA мэгцсэн юм байсан шүү дээ. Энэ эднэрийг ашиглаж ийж нөгөө нэг арай дараагийн төвшин юм болно гэсэн.
нэг удаа хийчихэд дараагийнхыг оруулж болохгүй гэдэг томьёо хэдүүлээ бичээд тэгээ нөгөө Excel дээр хадгалуулдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь боломжтой л байж таа. Хамгаалт Excel-ийн програмыг ашиглахад айгүй зүгээр гэж байна. Тэгэхгүй болохоор чи манай ингээ ажиллаад устгаж хийж яасан мэдээ. Болохоор хэмжлэлийн хэмжээ. Тэр хэдүүлээ тийм юм аа үзэж хахад хизээ тэрийг яах вэ гэдгээ сонгоно гэсэн. Яа энэ дээр тэгчих нь вэ? За insert гэхээр юм оруулж ирэх байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ өгөгдлүүдээ ашиглаад ийм график элбэг юмнуудаа оруулж ирэх үү яах вэ? Одоо тэр нөгөө pivot table гэдэг байгаа шүү дээ. Түрүүний амрааг хэлээд амар олон дээшээ доошоо одоо энэ доошоо нь ингээд барааныхан 100 хэдэн нэр төрлөн тий. Ийшээ нь жишээлбэл олон нүдэн дээр нь эвдрэл гэмтэрлийнхэн шалтгаанууд нь тий. Хаягдах гологдлынхон шалтгаанууд нь амсран дэлхийвээс одоо ундааны сав байлаа гэд хаялаа гэхэд тий амсран дэлхийвээс хэмжээндээ өрөөгүйсэн хоггойцсон байсан яасан хийсэн гэд сонголтууд нь тэгээ ингээ бөглөхөр чинь амар их дата болоод гараад ч тэгээд үйлдвэр дээрсэн жишээлбэл өдрийн хэдэн мянган ширхэг савмын савлж авах чинь зөндөө юм. Тэгэнгүүт энэчнээс жишээлбэл энэ тейбл гэдэг pivot table гэдгээс нөгөөтгөө үр дүнгээ боловсруулаад ер нь тийм юмнуудаас ийм их хэдэн удаагийн тохиолдолд гэмтэл гарч байна ч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт нөгөө савнаасаа болоод байна уу бид нөр өөрсдөөсөө хадгалтын явцсан жишээлбэл буруу хадгалснаас болоод нөгөө сав маань гэмтэж гарч ирдэг тэрийг хийж болно гэсэн. За энэ рүү орохоор энэ нөгөө нэг хуудасны маань энэ харагдаж байгаа хуудас хэвлэлт мэвлэхэд зориулсан хуудасныхаа юмнуудыг тохиргоог нь хий гэсэн. Энэ бас их хэрэгтэй. Тэгэнгүүт энэ жишээлбэл цаасаа хөндлөн байлгах уу энэ дээр харагдаж байгаа юм а цаасан дээрээ 100% харуулах уу аль эсвэл заримдаа нэг иржсэн олон юм байцгаар багтахгүй байгаа энийг нь багасгачихдаг шүү дээ. Тэдэн хувь багасгаж байгаа цаасандаа багтуулж харуул энд цаас маань ямар хэмжээтэй байх вэ? Нэвтэршил нь юу ах юм? Гэх мэтэй сонгоч чинь маржин гэдэг маань яг энэ офисын програмууд дээр бүгдээр яг энэ бол адилхан ихний юмнууд нь байгаа. Эдгээр нь юу вэ гэхээр нөгөө нэг захрынх нь хязгаарынх нь принтерийнхаа хязгаарууд байгаа. Нөгөө өнгөт принтер чи арай жоох их зайтай байдаг 0.8-аас см-аас илүү. Хар принтерүүд дандаа гол 5 байхад тулаад авах боломжтой байдаг. Тэгэхээр энийг аавна гэсэн үг. За энэ дээр болохоор нөгөө нэг цаасныхаа өгсөн хэмжээгээ цаасан дээр голлууд дээш доошоос нь голлуулдаг гэсэн сонголтууд байна. За энэ болохоор нөгөө Excel дээр байдаг нэг гоё боломж нь нөгөө Word дээр ч гэсэн байгаа. Толгой хөл хийдэг боломжууд байна. Тэгэнгүүт жишээлбэл энэ дээр хэдүүлээ ингээд юм бичихгүй байсан ч гэсэн хэвлэх гээд команд өгөхөд юу гэдэг тэдэн сарын тэдэн нөгөө хэвлэж байгаа файлын маань нэр хин хизээ хэвлсэн гэд энэ дээр нь ингээд зөндөө олон сонголтууд байгаа. Тэр бичих гэж байгаа юмныхаа том жижиг энийгээ тохируулчих нь хуудасны дугаар оруулах уу, нийт хуудасны дугаар оруулах уу, хэвлэж байгаа үеийн цагийг оруулах уу, өдрийг оруулах уу, файлын нэр оруулах уу гэх ингээд ерөөсө бүх юмыг энэ чинээс ингээд үгээр зураг мураг оруулж байгаа хэвлэхүүч гэдэг юм уу тий. Бүх ингээ боломжууд нь байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө нэг дундаа нэг юм одоо санхүүгийн юм дээр ялангуяа ингээд файл майл яхад энэ дээр нь ингээд томьёог нь өгчих юм бол хэвлэхэд хэдэн сарын хэдний өдөр хэвлсэн юм бэ гэдэг маань автоматар гараад байна гэсэн үг байхгүй юу? Тэдний өдрийн захиалгыг тэдний өдөр хэвлсэн байна гэдэг маань энэ чээс ингээд байна. За тэгээ энэ шийтээ нөгөө нэг дээшээ доошоо одоо эн чинь ингээд том юм болчих шүү дээ тий. Тэнгүүд А4 өдөр хэвлэхээр багтахгүй юм байгаад шүү дээ. Тэнгүүд нь энэ жишээлбэл хойшоогоо явж дуусгачаад дараа нь доошоогоо явъя ч гэдэг юм уу. Доошоогоо явж дуусгачаад хойшоогоо явъя ч гэдэг юм ингээд сонголтууд зөндөө байгаа. За тэгээ энэ нөгөө томьёоны нөгөө 14 хуваацсан гэдээсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ дүнгийн олдог нөхцөл шалгадаг гэдэг ингээд нөгөө нэг саяны тэгээд гэдэг үгүй бол текстүүдийг янзалдаг ингээд өдөр цагаар нь яах вэ гэдэг. Одоо өнөөдөр тэдэн болвол хүний нөөцтэй жишээл тэдэн сарын тэднээс өмнөх өвсөлт өгсөн бүртгэсэн хүмүүсийг харуулж гэдэг юм уу. Тэгээд айгүй олон сонголтууд байгаа гэсэн тийм. За энэ дээр ингээд тийм бахан. За дата гэдэг тэгэнгүүт датанууд одоо жишээлбэл эднэрийг ингээд бичсэн юм сонголтууд байна шүү дээ. Ингээ харахаар бид нарт нүдэнд амар төвөгтэй байгаа юм тийм. Тэгэнгүүт нь одоо яа энэ хавийг ингээд сонгож авангуудаа энийг англи гэдэг сонголтыг давчих гэсэн юм. За тэгэхээр юугаар нь ангилах юм бэ гэхээр одоо энэ дээр жишээлбэл багнаар нь ангилах сонголт байгаа тийм. Тэнгүүт энэ маань F баг нь байна тийм. За F багныг сонгоё. За тэгээд нүдэн доторх утгаар нь юм уу, өнгөөр нь юм уу гэдэг ингээ бас ингээ зөндөө сонголтууд байна. За утгаар нь сонгоё. За тэгэнгүүт одоо энийг жишээлбэл ийм олон үгнүүтэй байлаа гэхэд хүнийх нь нэрсийн үсгийн дараалалаар ч юм уу сонгох боломжтой гэсэн үг байхгүй.
Тэгээд нөгөө уруу дараалалаар сонгох уу, нөгөө бүсгийн дараалалаар сонгох уу, ихээс багаар нь сонгох гэж гэдэг юм дээ. Ингэнгүүт одоо ингээд сонгохоор тэнцнүүд нь нэг талтай, унснууд нь нэг талтай. За энэ надад унс нь илүү сонирхолтой надад байсан бол сая биш байсан юм байна. Энийг ирээ сонгож байна. Тэнгүүд унсан дээр байгаа. За тэнгүүд энэ тооныхын дараалалаар нь надад сонгох хэрэгтэй байсан юм байна. Дүн хэд авснараа сонгох юм. Өндөр авсныг нь дээр нь харуулах уу, бага авсныг нь дээр нь харуулах гэж гэдэг юм тий. За өндрийн дээр нь харчих гингүүд хамгийн өндөр оноотой дээр хамгийн бага оноотой тоо. Ингээд явчих. За энэ болохоор зөвхөн ингээд нүдэн дээрээ ингээд сонгоод ажиллах боломжтой гэсэн. Тэгэнгүүт фильтр гэдэг нэг байна. Тэгэнгүүт жишээлбэл энийг сонгочоор фильтрийг дарчих юм бол энэ чинээс нөгөө нэг сонгож харуулна гэсэн. Одоо бол үндсэн сонголт нь юу гэхээр бүгдийг харуулна гэсэн. Тэгэнгүүт нөгөө олон хуудастай олон хүн игнэтэй юм хэрвээ ашиглах гэж байгаа зөвхөн надад тэнцнийг нь харуулаа гэхээр бус нь ингээ байхгүй биш гэсэн. Одоо ингээд нөгөө амар их юмтай байлаа гэхэд санхүүгийн бүртгэл байлаа гэхэд бүх барааны нөгөө санхүү идэж чухал бүртгэл байлаа гэж бодоход энэ чинээс зөвхөн одоо юу гэдэг компьютерийг надад харуулаа тий. Компьютерийг надад харуулах зөвхөн компьютерийн л юмнууд ингээд хараад байна гэсэн. Тэгэхээр ийм сонголт бас байж болно. Тэгээ энийг арилгахчих болно. Фильтр гэдэг очих юм. Тий, энэ одоо ингээд нөгөө сонгох гэж байгаа юмнуудаа сонгож байгаа фильтрээд арчих. Тэгэхээр энэ нүдэнд энэ нөгөө сонгох юм байна. Тий. Тэрүүний нөгөө хоолны юм дээр орж ирсэн шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан фильтрээр орох юм байна тий тэрүүнийг. Тий, тэрийг фильтрээр ингээд бас харуулчих болно гэсэн. Одоо нөгөөх рүү ороод мэдээ жишээ нь энийг сонгонгуудаа дата руугаа ороод фильтр гингүүтээ энэ чинээсээ одоо энэ олон сонголтуудаас зөвхөн одоо юу гэдэг эзнийг сонгоё гэдээ харуулах юм бол энэ чинээс зөвхөн эзэн хүмүүсийн нэр л ингээ надад бусд надад ажиллах гэж байгаа юмтайгаа л ингээд гаргаад харчихна гэсэн. Тэгэхээр энэ дээр энэ сонголт юм байна. За тэгээ энэ өшөө бүр наривчилсан юмнуудыг яаж яах вэ гэдэг ингээд бүр нарийн юмаа шүүж харах боломжууд байна. Тэгээ энд нөгөө нэг дүн шинжилгээ хийх боломжууд байна. За энэ нөгөө нэг ревю дээр энэ юу гэдэг вэ гэхээр нөгөө саяны энэ чойжилдаг юм байна. Тэнгүүт энэ шийтэд чойжилна гэхээр зөвхөн энэ шийтийг л чийжлэн гэсэн. Workbook гэхээр шууд нэрээ юу Excel-ийн файлыг тэр чигтэн чойжилна гэсэн. За тэгээд энд түрүү нөгөө нэг зарим дээр нь юм бичиж болоо зарим дээр нь юм бичиж болохгүй байгаадсэн шүү дээ тий. Тэгэнгүүт энэ нүд болгон руу түрүү ийшээ орохоор нэг protection гэсэн юм байсан шүү дээ. Энэ болохоор ингээд би чойж хийх юм бол энэ чойжлогдно гэсэн үг байна. Тэгэнгүүт би одоо жишээлбэл энэ юм бичүүлэх гэж байгаа бол энэ хэдэн нүдийг сонгож агаад protection-ыг нь аваа хийчих гэсэн. Бичүүлмээр байгаа. Тэгчээд би одоо жишээлбэл энэ чинь ингээд ийм юмнуудаар нь 1 2 3 гэдэг кодоор чойжлийгээд ингээд бодчих л доо. Их юм бол би энд юм өөрчлөх гэхээр өөрчлөгдөв. Юу ч хийж чадахгүй гэсэн. Зөвхөн энэ дээр л би юм оруулж байна. Нөгөө нэг онгорхоо бүтээсэн локийг авцсан юмнууд дээр, чойжийг авцсан юмнууд дээр. За тэгээ би өөрөө нөгөө кодоо мэдчихэж байгаа болохоор энийг буцаагаад ингээд тонгойлгочих болно гэсэн. Юу ч гэсэн код. Тэгээ энэ код мод ихтэй бас нэг анхаарах юм нөгөө нэг англиар код бичих гэж байгаад мартаад keyboard-оо монгол өгсөн байх юм бол эн чинь бидний англи байна уу монгол байна уу тоохгүй шүү дээ. Ямар кодоор чойжсэн. Тэгэнгүүт тэрийгээ бас анлаад гэсэн. Яа тэгээ энэ view гэхээр одоо энэ бас л нөгөө Excel дээр Word дээр ч гэсэн адилхан өөртөө юмаа яаж харагдуулах вэ гэдэг сонголт байна. Энэ нормал гэдэг яг үндсэн сонголт маань яг ингээд юм цаанаасаа юм зураас нүдтэй нүднүүдээр нь харуулъя гэсэн. Энэ page break гэхээр нөгөө нэг хэвлэх горимн дээр жишээл одоо энэ нэг хуудас энэ хоёр дахь хуудас болцсон байгаа байхгүй. Ийм байдлаар нь харуулж болно. Өөр ингээ бусад олон янз юмнуудаар ингээ харуулж байна гэсэн. За тэгээд энэ нэг ruler гэдэг юм байна. Энэ нөгөө ruler гэдэг маань энэ нөгөө гадна талын хэмжээс зураас харагдуулдаг юм. Grid line гэхээр энэ арын зурааснууд байгаа. Формула bar гэдэг нөгөө сая томьёотой хийсвэрсэн. Тэрийг харуулахгүй юу гэдэг. Одоо жишээл энэ нүд K10 гэдэг нүд байж гэдэг юм те. Энэ дээр нь шууд болоо G5000 центтэй өгж болох гэсэн. Тэнгүү шууд нөгөө 5000 гэсэн нүд рүү шууд үсээд очсон. Одоо энэ автоматар одоо бидний ажилласан нүднийг ийм л хэмжээнд байгаа болохоор одоо энэ шилжихгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл F хэд байна? 34 рүү очие гэх тэгэнгүүт очиж байгаа үст тий. Тийшээ шууд очиж. Энэ нөгөө англи дээр шүү. Тэгэнгүүт F34 дээр шууд очиж байгаа үст тий.
Тэгэхээр ажиллах гэдэг нь өдрүүгээ очиж гэсэн. За тэгэнгүүт одоо шууд энэ дээр хэдүүлээ томьёо өгөл дээ. Нөгөө тэнцүү гэдэг чинь нөгөө бүх томьёо гэдэг байгаа шүү дээ. Энэ тэнцүү энтэй адилхан бай гэдэг жишээ ингээ өгчөнгүүд энэ дээр ингээд харагдаад байна.